өглөөний мэнд үнээр сайхан өглөө. Сэлүү голын ирэг дээр зогсож байна. Юу ойрны дэсэр нэлийн солиг хэд өдөр сэдв болоод байгаа. Энэ өндөр үнэтэй гадаад сургууль гадаад багштай англиар заадаг англи хөтөлбөртэй сургуулиудын тухай хэрэг гарч байна. За яг хав энэ сургуулиуд яэш өгдөггүй л гэн энэ сургуулиуд олимпиад ордоггүй л гэн. Биднийг заавал олимпиад оруулж заавал яэш өгүүлж яах гэдэг юм бол тоо гэж би бас бодоод байна. За энэ сургууль гэж хэлээд байгаа нь 4-5 сургууль шүү дээ. Яг англиар зааж байгаа. За 6 сургууль гэж бодъё. 1000 хүүхэдтэй чинь 6000 хүүхэд. 6000 хүүхэд. Бид нар чинь 6000 гэр бүл гэж яриад байгаа шүү дээ. Манай Монголын бас боломжийн мөнгөтэй улсууд. За тэдний яах вэ? Хүүхдээ Америк хүнээр заалгаад Америк системээр явж лээ гэлтэй. Бид нар хорж хаагаад байх юм бол бид нар ч Америк руугаа ч явцсан чадах бэлтэй болсон шүү дээ. Заавал бидний хорж хаах хэрэг байна уу? Монголда тэр сургуулийн байгуулад хэдэн хүүхэд ч гэсэн өөртөө улсаас мөнгө зулах авахгүй тэгээ уцраа болж ивэл болох юм шүү. Заавал бид нартай адил заавал улсын сургууль сураад улсын сургуулийн ачааллыг нэмэх гэж яах гэдэг юм бэ? Гэсэн миний санаа байна. Гэхдээ энэ дээр гол нь энэ яриаг эхлүүлсэн хүн манай боловсролын сайд шүү дээ. Одоо би энэ зайсан гингээр явж байгаа хүүхдүүдтэй ярьсан чинь англиар ярьж байна. Монголоор ярьсан чинь монголоор ярьж байна. Энэ хүүхдүүд одоо монголоо аллаач гэдэг юм. Тиймэрхүү юм ярьсан шүү дээ. Би боловсролын сайдын бас энэ нэг жоохон популист маягийн юм ярихыг жоохон онцгой юм уу гэж бодож байна. Нэг англиар шилгээд нэг ийм нэг үг байдаг. Нохой буруу бот руу боргож гин гэж. Анги хөвөөж авч байгаа буруу тишээ боргож гин гэж. Тэгээ буруу бот руугаа боргож байгаа юм болоо гэж бодоод байна л та. Яагаад гэх юм бол энэ 6000 хүүхдийн асуудал чухлуу жишээлбэл биш тавиараа сууж байгаа энэ улсын сургуулиудын асуудал шийдэх асуудал нь тэр юм биш үү? Заанууд 6000 хүн ч өөрсдөө бас бодож байгаа. Миний таньдаг зарим нь сонсож байгаа жишээлбэл хүүхдээ англи сургуульд өгөөд давхар Монгол багш авч яан гэж байна. Эсвэл зуны амралтаар нь архан гойроо малчин айл найзындаа байлгаж монголжуулж яан гэдэг. Тэд нар өөрсдөө тэр юм шийдэг л дээ. Тэрний заавал шийдэх гэж яг та тэр биш тавиараа яаж улсын сургууль хөдөөний сургуулиуд ихэнх нь яшин дүнгээр сая хөдөөний сургуулийн аймгаас аймгийн сургуулиуд нь хотоосоо нуу болцсон гэд гарцсан байж тээ. Тэр асуудлаа гол нь ярих хэрэгтэй юм биш үү? Энийг та мэдэхгүй байх гэж байхгүй дээ. Та өөрөө жишээлбэл ахын сургуулийн төвтэй тэр нь хотын хамгийн боломжийн дүүрэгт байдаг. Тэгээ хувийн сургууль Монголын хамгийн ашигтай том хувийн сургуулиудыг өдөрч исэн юм шүү дээ. Тэгээд энэ нөгөө бос зэм руугаа ингээд довтлохоор чинь нэг сонин санагдах. Жишээлбэл орог ярих юм бол нөгөө ашиг сонирхлын зөрчил юм шүү. Тэгээд тэрнийг нь дагаад бос хүмүүс бас тэр нэг 6000 хүүхдийн төлөөл өдөржин шөнчин дэсэрэг хэмэлдээд боловсролын нөгөө гол асуудал биш шүү дээ. Гол асуудлаас ингэж бидний фокусыг анхаарах хандлагыг шийдэх асуудал биш өөр юм ярьж бидний анхаарны сарниулах юм хэрэгтэй юм.